Сайн байцгаана уу? Бүгдээрээ өнөөдөр аж ахуйн нэгжийн орлогын албан дотор нэмэгдсэн өртгийн албан төрийн талаар хичээл үзэх байгаа. За хичээлийн агуулга маань дараах байдалтай байна. Нэгдүгээр татврын ерөнхий хуулийн тухай ойлголтууд, за дээрэс нь аж ахуйн нэгжийн орлогын албан төрийн тухай ойл, нэмэгдсэн өртгийн албан төрийн тухай ойл гэсэн ийм агуулгаар хичээл орох болно. За Монгол улсад бол албан татврын бүрэлдэхүүн хэсгүүдийг бол албан татвар төлбөр хураамж гэж 3 хувааж авч үздэг байгаа. Албан татвар гэдэг маань бол одоо татварлагчаас хариу төлбөрүүгээр авч байгаа ийм татварууд байдаг. Жишээлбэл аж ахуйн нэгжийн орлогын албан төр, хувийн орлогын албан төр, нэмэгдсэн өртгийн албан төр гэх мэтчлэнгийн татварууд байдаг. За төлбөр гэдэг нь болохоор төрөөс үзүүлж байгаа үйлчлэгээнийхээ төлөө хариуд нь авч байгаа мөнгийг бол төлбөр гэж байгаа. Монголд бол нэг 13 төрлийн төлбөрүүд авдаг байх жишээ нэ. За мөн төрөөс үзүүлсэн үйлчлэгээнийхээ төлөө хариуд нь авч байгаа мөнгийг бол хураамж гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр татврын ерөнхий хуулийн дээр татврыг хэн төлөх вэ, хэрхэн төлөх вэ гэдгийг бол тодорхойлж өгсөн байдаг. За ер нь бол татвар төлөгчбийг бол хувь хүн хуулийн этгээд гэж хоёр хувааж авч үздэг. За татврыг төлөхдөө өөрөө тодорхойлон төлөх, эсвэл суудхуулан төлөх гэсэн хэлбэрээр төлдөг байх нэ. За тэгээд татварт ноогдох зүйл маань юу байх вэ гэхээр орлого, хөрөнгө, барааж, үйлчилгээ, тодорхой эрх газар, түүний хэвлэл, байгалийн баялаг, ашигт малтмлын нөөц, агаар ус, хөрсний бохирдлоос бол татвар авдаг гэж ойлгож байна. Тэгэхээр хувь хүн хуулийн этгээд маань татвар төлөгчөөр бүртгүүлснээр за энэ хөрөнгүүдийг эзэмшиж ашигласныхаа төлөө улсад энэ татвар төлбөр хураамжуудыг бол төлдөг байх нь. За тэгэхээр татвар төлөгчийг бүртгэлээс хасах журмыг бол татврын ерөнхий хуулийн дагуу тодорхойлсон байдаг. За татврын ерөнхий газрын даргын улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А268 А1345 дугаарт хамтарсан тушаалаар бол татвар төлөгчийг бүртгэх тухай зааж өгсөн байдаг юм аа. За тэгээд аж ахуйн нэгж байгуулах хувь хүн ямар нэгэн байдлаар бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд заавал татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой. За татвар төлөгчөөр бүртгүүлээгүйгээс одоо ямар нэгэн татвар төлөгчийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэдгийг бас анхаарах хэрэгтэй шүү. Мөн татврын ерөнхий хуулийн дээр татврыг хизээ төлөх, хизээ тайлагнах тухай зааж өгсөн байдаг. За ер нь бол тухайн хуулийн дээр, тухайн татврын хуулийн дээр бол энэ татврыг хизээ төлөх үү тайлгнах уу гэдэг хугацаанууд нь бол тусгаал нь зааж өгсөн байдаг. Гэхдээ татврын ерөнхий хуулиар бол татвар төлөх тайлгнах эцсийн хугацаа ижилхэн байна гэдгийг тусгаал нь зааж өгсөн байдаг юм аа. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгч нар маань татвараа үнэн зөв хуулийн хугацаанд тайлагнаж тэр ногдуулсан татвараа хуулийн хугацаанд төлөх ёстой. Тэгэхээр мэдээж хуулийн хугацаанд төлөөгүй байх юм бол эргээд татвар төлөгч нарт хариуцлага хүлээлгэнэ. За ямар хариуцлага байх вэ гэхээр татврын хугацаанд төлөөгүй байх юм бол хоног тутам 0.1%-ийн торгуул, за мөн дээрээс нь татврын ерөнхий хуулийн 73 дугаар зүйл заасны дагуу хоног тутам алданг тооцож төлөөлдөг ийм хариуцлагын тогтолцоотойг анхаарах хэрэгтэй байдаг юм аа. За мөн дээрээс нь татварлагч хуулийн хугацаанд тайлангаа гаргаж өгөх хэрэгтэй байдаг. Мөн тайлан гарах, хизээ тайлангаа татврын албан тушаах уу, хизээ цахимаар тушаах уу гэдгийг бол татврын ерөнхий хуулийн дээр болон тухайн хууль тогтоомжууд дээр зааж өгсөн байдаг аа. За тэгэхээр тухайн татврыг хуулийн хугацаанд тайлагнаагүй байх юм бол хувь хүнийг 151-жээр хуулийн этгээдийг 1501-жээр торгодог гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За энэ маань бол зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг байх нэ. За мөн татвар нуун дарагдуулах эсвэл одоо санамсаргүй болон санаатай байдлаар татвар төлөхөөс зайлсхийсэн бол тухайн татвар төлөгч, тухайн бизнес эрхлэгч, хувь хүнд ч юм уу орлого олж байгаа татвар төлөгчд эрүүгийн хариуцлага эсвэл захиргааны хариуцлага хэлэгдэг байх нэ. За эрүүгийн хариуцлага бол мэдээж хэмжээний татвар ногдох орлого нуун дарагдуулсан санаатай үйлдэл гаргасан үед бол эрүүгийн хариуцлага хэлэгдэг. За санамсаргүй эрүүгийн хариуцлагын нөхцөл байдал үүсээгүй байх юм бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Мөн татврын ерөнхий хуулийн 82, 83, 84 дугаар зүйл заасны дагуу татвар төлөгчнөрт хариуцлага хүлээлгдэг байх нэ. За татврын хариуцлага нь болохоор хэрвээ нуун дарагдуулсан бол нуусан татвараа нөхөж төлөх үүрэгтэй, нөхөн төлөх татврын 30%-аар торгуул ногдуулна. Мөн дээрээс нь одоо нуун дарагдуулсан хугацааных нь хувьд бас алданг тооцож төлөвлөх ийм хуулийн хариуцлага байдгийг анхааруулж байгаамаа. За мөн татвар төлөгчтэй холбоотой татвар төлөгчийн татвараа үнэн зөв хуулийн хугацаанд тайлгнаж төлж гэнэ үү, зөв тодорхойлж гэнэ үү гэдэг бол татврын албанаас хяналт шалгалтаар бол тогтоодог байгаа. Тэгэхээр ер нь бол аж ахуйн нэгжийг бол хөтлийн үнэлгээнд суурлаад хяналт шалгалтаар оруулдаг. За тэгээд тухайн аж ахуйн нэгж дээр татврын шалгалт ороод тухайн байгууллагад татврын нөхөн ногдуулалтын акт үйлдэгдсэн тохиолдолд тухайн нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгч хүлээн зөвшөөр өгөх тохиолдолд бол маргаа үүсгэх бол эрхтэй байдаг. За маргааныг бол нэгдүгээрт маргаа үйлснээс 30 хоногийн дотор дээдчдний удирдлагад гомдол гаргах ёстой. За дээдчдний удирдлага хүлээн зөвшөөрөхгүй байх юм бол маргаан цэцлэх зөвлөлд гомдол гаргах ёстой. Маргаан цэцлэх зовлол тухайн компани гомдлыг хүлээж аваагүй тохиолдолд бол хамгийн эцсийн шатнд бол шүүхэд гомдол гарах ийм процесстэй байдаг. За тэгэхээр татварлагч гомдол гаргаж байгаа тохиолдолд
тухайн нөхөн ногдуулалтын актын буюу 10%-ийг бол урьдчилж төлжиж гомдол гаргах хэрэгтэй байдаг. За энэ дүн бол 100 сая эсрэхгүй байх хэрэгтэй гэсэн үг. Магадгүй одоо жишээл тэр компани 200 сая төгрөгийн нөхөн ногдуулалтын акттай холбоотой гомдол гаргаж байгаа тохиолдолд 20 сая төгрөг төлжиж энэ маргаанчлах зөвлөлд гомдол гарах эрх үүснэ гэж ойлгож байна. За ингээд татврын ерхий хуулийн дээр бол гол анхаарах ёстой юмнууд нь байна л. За аж ахуй нэгжийн орлогын албан тушаалын хуулийн талаар авч үзье. За тэгэхээр аж ахуй нэгж гэж юу хэлэх вэ гэдгээсээ л хэлж байгаа тийм. Тэгэхээр аж ахуй нэгж гэдэг бол доор улаанаар л тодорхойлсон байгаа. За тэгэхээр аж ахуй нэгжийг бол Монгол улсад байрладаггүй гэж хоёр хувааж авч үздэг. За байрладаг аж ахуй нэгж бол мэдээж Монгол улсад үүсгэн байгуулагдсан аж ахуй нэгж байж таараа. За мөн гадаад улсад байгуулагдсан ч гэсэн дараах одоо 5 нөхцөлийн 3 л биелж явах юм бол тухайн аж ахуй нэгжийг Монгол улсад байрладаг аж ахуй нэгж гэж авч үзнэ. Тэгэхээр энэ дээр Монгол улсад байрладаг аж ахуй нэгж болчих юм бол тухайн аж ахуй нэгж Монгол улсад олсон орлого, гадаад улсад олсон орлогынхаа бүх орлогоос Монгол улсад татвар төлөх үүрэгтэй болж таарна. Харин Монгол улсад байрладаггүй буюу дээрх шаардлагуудыг хангаагүй гадаадын аж ахуй нэгж байх юм бол тэр аж ахуй нэгж зөвхөн Монгол улсад олсон орлогоос л Монгол улсад татвараа төлөх ийм үүргийг хүлээдэг гэдэг ийм зохицуулттай байх нэ. За тэгээ аж ахуй нэгжийн татвар ногдох орлогыг үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, бусад орлого гэсэн дөрвөн төрөлд хувааж авч үздэг. За аж ахуй нэгжүүд маань бол татвараа өөрөө тодорхойлон төлөх гэсэн мөн дээрээс нь бусдад суутгуулан төлөх гэсэн ийм байдлаар татвараа төлдөг байх нэ. Өөрөө тодорхойлон төлөх гэдэг маань болохоор тухайн аж ахуй нэгж өөрийнхөө олсон орлогыг өөрөө бүртгээд өөрөө татврын албанд тайлагнаад төлөх ёстой татвараа өөрөө тодорхойлоод төлж байгаа энэ тогтолцоог бол өөрөө тодорхойлон төлөх гэж байна. За зарим төрлийн татварыг бол суутгуулан төлдөг. Суутгуулан төлнө гэдэг маань орлого олж байгаа талд мөнгө шилжүүлж байгаа тал нь татврын суутган авч шилжүүлэх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэл орлого олж байгаа тал нь биш, мөнгө шилжүүлж байгаа, орлогыг шилжүүлж байгаа тал нь татврыг нь нөгөө орлого олж байгаа талаас суутган авч төсөв төлөх үүргийг хүлээх байдлаар зохицуулсан байдаг байна шүү дээ. Тэгэхээр өөрөө тодорхойлон төлөх татвар бол нийтлэг хуваар ногдох татвар, тусгайсан хуваар ногдох татварууд гэж бас хуваагдаж болно. За бусдад суутгуулсан татврын хувьд бол дараах татварууд байна. За энэ татваруудын дүнгээ энэ орлогуудын дүнгээс бол дараах хувь хэмжээгээр л татврыг нь суутгагч нь суутхан авч төсөв төлөх үүргийг хүлээдэг. За суутгаж авч байгаа татврыг бол ихэнхдээ ажлын 10 хоногийн дотор татврын албанд шилжүүлэх үүрэгтэй байдаг юм аа. За тэгэхээр энэ аж ахуй нэгжүүдийн хувьд бол анхаарах ёстой юм маань хизээ суутгагч болох уу, хизээ татвараа төлөх үү гэдэг бол аюул сайн анхаарах ёстой байна. За тэгээ аж ахуй нэгж өөрөө тодорхойлон төлөх татварууд бол эдгээр орлого ногдох татварыг бол өөрөө тодорхойлно гэж байна. За бараа ажил үйлчлэгээний борлуулалтын орлого, зөвлөх үйлчлэгээний орлого, үн төлбөргүй бусдаас авсан барааны орлого гэх мэтлэнгийн эдгээр чагсаалтад заасан орлогыг бол татварлагч өөрөө тодорхойлно. А энэ орлогоос холбогдсон гарсан баримтаар нотлогдож байгаа зардлуудыг хасаж татвар ногдуулах орлогыг тодорхойлж эндээсээ нийтлэг хуваараа татвараа ногдуулна гэсэн үг. Харин бол татврын хувь хэмжээ маань бол нийтлэг хөв бол 10% байдгаа гэж ойлгож байна. За дараах орлогуудын татварыг суутгуулан төлнө гэдэг өмнөх слайдн дээр бол дурдсан байсан. Тэгэхээр энэ орлогуудын татварыг бол энэ хэмжээгээр нь ногдуулаад суутгагч нь суутгаж аваад ажлын 10 хоног дотор төсөв төлөх ёстой байдаг юм аа. За аж ахуй нэгжүүд дээр бол татварыг яг хэдэн хувиар төлөх вэ гэдэг асуудал байдаг. Тэгэхээр аж ахуй нэгжүүдийн татварыг бол нэг юм төлж байгаа хувь хэмжээгээс нь хамааруулаад нэг 5 ангилж болно. За хэлбэршүүлсэн горимж шилжсэн аж ахуй нэгж бол нийт орлого 1 хувиар татвар төлөх үүрэгтэй байдаг. Өөрөлдвөл ямар зардал асгүйгээр шууд нийт орлого 1 хувиар. За борлуулалтын орлогын хэмжээ нь 300 сая хүртэлх аж ахуй нэгж гэж байна. За нийт орлогын 300 хүртэлх аж ахуй нэгж орлогоосоо зарлаасаад ашгаасаа буюу татвар ногдуулах орлогоосоо 1 хувиар татвар төлдөг байх нэ. За 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой компани бол тухайн орлогоос холбогдсон гарсан зарлаасаад татвар ногдуулах орлогын 10 хувиар татвараа төлчин ногдуулаад хуулийн хугацаанд тайлагнаа төлөөд ингэсэн тохиолдолд 90%-ийг нь аж ахуй нэгжид буцаа олгох ийм зохицуулт байдаг. За 1.5 тэрбумаас дээш орлоготой компанийн хувьд бол татвар ногдуулах орлого буюу орлогоос зарлыг хассны дараах ашиг нь ямар байдгээс хамаарал татвар нь өөр болдог. Өөрөлдвөл 1.5 тэрбумаас дээш орлоготой мөртлөө ашиг нь 6 тэрбумаас давчих юм бол 6 тэрбум хүртэлх орлогоос нь 10% татвар авна. 6 тэрбумаас давсан орлогоос нь 25% татвар ногдуулдаг юм аа гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл 20 тэрбум төгрөгийн орлоготой компани байла 12 тэрбум төгрөгийн зардалтай байвал 8 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Энийн 6 тэрбумаас нь 10% татвар авна. Үлдэж байгаа 2 тэрбумаас нь 25% буюу өссөн нэмэгдүүлсэн хувь хэмжээгээр татвар ногдуулдаг байх нэ. За тэгээ аж ахуй нэгжийн орлогын албан тушаалын хуулинд татвараас чөлөөлөгдөх орлогууд гэж байдаг. За энэ бол яг тухайсан аж ахуй нэгж байгууллага, тухайсан салбар, тухайсан бизнесүүдийг бол одоо аж ахуй нэгжийн орлогын албараас чөлөөлж өгдөг. Чөлөөлнө гэдэг маань энэ бизнес, энэ үйл ажиллагаа явуулж байгаа ийм төрлийн орлого нь бол татвараас чөлөөлөгдөх буюу татвар төлөхгүй гэдгийг зааж өгсөн байна. За энийг бол өөрөөсөө тэр аж ахуй нэгжийн орлогын албан тушаалын хуулийн дээрээс өөрт хамааралтай эсхийг
олж уншиж болно. За мөн аж ахуйн нэгжийн орлогын татврын хуулийн дээр хөнгөлөгдөнө гэсэн зохицуултууд бас байдаг. Өөрөлд хөнгөлнө гэдэг маань ноогдуулсан татврыг нь бууруулж байгаа зүйлийг бол хөнгөлт гэж байгаа. За энд бол нэг 10 төрлийн хөнгөлтийн талаар бол слайдад харуулж байна. За энэс гадна өөр хөнгөлтүүд бол байгаа. За энийг бол аж ахуйн нэгжийн орлогын татврын хуулийн дээрээс бас нэмж дэлгэрүүлж хараарай. Мөн ялангуяа жижиг дунд бизнес стартап бизнесийн хувьд алдагдaltaй ажиллах тохиолдлууд байдаг. Тэгэхээр манай хуулийн дээр аж ахуйн нэгжийн орлогын татврын хуулийн дээр алдагдaltaй ажиллаж байгаа аж ахуйн нэгж алдагдлаа ирээдүйд шилжүүлэх буюу ирээдүйн ашгаасаа хасаж болох ийм зохицуултуудыг бол зааж өгсөн байдаг. Тэгэхээр юу юм бэ гэхээр өнөөдөр танай компани алдагдaltaй ажилласан бол энэ алдагдлыг эх 4 жилийнхэн ашгаас одоо хасуулах буюу хөнгөлтийг одоо энэ алдагдлын боломжийг эдлэх ийм зохицуулт байх нь тийм үү. Тэгэхээр энэ алдагдал нь шилжихдээ дараа жилийн ашигынхаа 50%-аас илүүгүй хэмжээний алдагдлыг шилжүүлэх ийм зохицуулттай байдаг байна. За тэгэхээр энэ бол ялангуяа алдагдaltaй компани шинээр үйл ажиллагаа болж байгаа компанийн хувьд бол маш одоо чухал хамааралтай хэрэглэгдэх ийм зохицуултаа гэж ойлгож байна. Нэмэгдсэн үртгийн албан тушаалыг бол хэн төлдөг вэ гэдэг асуулт байна тийм үү. Тэгэхээр нэмэгдсэн үртгийн албан тушаалыг бол одоо бараа аж дүүшлэгээ хэрэгжилж байгаа эцсийн хэрэглэгч төлдөг гэж зааж өгсөн байдаг. Тэгэхээр энэтэй холбоотойгоор нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч гэж нэг субъект байх нь нөгөө субъект нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутхан төлөгч гэсэн нөгөө субъект нь. За нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгч гэдэг бол тухайн бараа аж дүүслэгийг ямар нэгэн байдлаар арилжааны бус хувийн зорилгоор ашиглаж байгаа хувь хүмүүс иргэд эднэр бол нөөц төлөгч байдаг юм аа. За харин энэ этгээдэд бараагаа зарахтаа 10% нөөц нэмж тэднэрт зарж байгаа этгээдүүдийг бол нөөц суутхан төлөгч гэж байгаа. Тэгэхээр нөөц суутхан төлөгч маань бол 50 сая төгрөгийн борлуулалт хийсэн бол нөөц суутхан төлөгчээр заавал бүртгүүлэх ёстой байдаг. Ингэснээрээ аж ахуйн нэгж 50 сая төгрөгийн борлуулалт хийснээр худалдаа авагчдаа буюу нөөц төлөгчд бараагаа зарахтаа 10% нэмэгдэлтэй өнөр буюу нөөтийн 10% нэмээд худалдаа авагчаасаа авах ийм үүрэгтэй болно гэсэн үг. За жишээл 100 төгрөгийн бараа зарлах 110 төгрөгөөр зарах нь байна. Орж ирсэн 110-ын чинь 10 төгрөг нь бол улсад төлөх нөөт, 100 төгрөг нь бол танай компани орлого гэж ялгаж бүртгэх шаардлагатай болно гэсэн үг. За тэгээд 50 сая төгрөгийн борлуулалт хийсэн компани бол заавал нөөц суутхан төлөгчөөр бүртгүүлнэ. 10 сая төгрөгийн борлуулалт хийсэн компани бол сайн дураараа нөөц төлөгчөөр бүртгүүлж болно. Нөөц суутхан төлөгчөөр. За тэгэхээр сайн дураараа болон албан журмаар нөөц суутхан төлөгчөөр бүртгэгдэх шаардлага хангасан компаниуд бол ажлын 10 оноор татврын албандаа хүсэлт гаргаад тэгээд татврын албан тэрийг нь ажлын 3 хоногт шийдвэрлээд нөөц суутхан төлөгчөөр бүртгүүлнэ. За ингээд нөөц суутхан төлөгчөөр бүртгүүлснээс хоошоо аж ахуйн нэгж байгууллага зарж байгаа бараа үзүүлж байгаа үйлчлэгнэрээ заавал 10% нөөц нэмэх үүрэгтэй болно. Нөгөө талдаа тэр бараа аж дүүшлэгийг борлуулахын тулд худалдаа авалт хийж байгаа тэр худалдаа авалтанд төлсөн нөөтөө борлуулалтын нөөтөөсөө хасуулах эрхтэй болдгийм аа. За энийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр нөөц суутхан төлөгчөөр бүртгүүлсэн л бол заавал үзүүлж байгаа үйлчлэгээ зарж байгаа бараан дээрээ нөөт нэмэх ёстой шүү гэдгийг анхаарах хэрэгтэй байна. За нөөт юунд дагдаг вэ гэхээр Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулж байгаа бүх төрлийн бараа аж дүүшлэгээ. За мөн Монгол улсын нутаг дэвсгэрт импортоор орж иж байгаа бараа аж дүүшлэгээ, мөн экспортод гарч байгаа бараа аж дүүшлэгэн дээр нөөт ногдуулдаг юм аа. За импортын барааны нөөт бол 10%, дотоодын барааны нөөт бол 10%, харин экспортын барааны нөөт бол тэг% байдаг ш. Өөрөлдөө экспортлж байгаа бараан дээр тэг% нөөт ногдуулдаг гэж ойлгож байна. За түрүү ярьсан тийм нөөц суутхан төлөгчөөр бүртгүүлснээрээ борлуулсан бараа аж дүүшлэгэн дээр 10% нөөт ногдуулж байгаа бол борлуулалтын нөөт гэн. Тэр бараа аж дүүшлэгийг үйлдвэрлэн борлуулахтай холбоотой худалдаа авалтанд төлж байгаа нөөтүүдийг бол худалдаа авалтын нөөт гэн. За тэгээд улсад нөөтөө төлөхтэй аж ахуйн нэгж байгууллага борлуулалтын нөөтөөсөө худалдаа авалтанд төлсөн нөөтөө хасаад зөрүүг нь улсын төсөв төлдөг байх нэ. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагууд маань бол борлуулалтын нөөт байгаа тохиолдолд худалдаа авалтын нөөтүүдэд аягүй сайн цуглуулж одоо төсөв төлөх нөөтөө бага байх боломжтой гэж ойлгож байна. За тэгтээ хаа хамаагүй нөөтүүдийг хасч болохгүй. Одоо худалдаа авалтанд төлж байгаа бүх нөөтийг хасч болох юм уу гэж хүмүүс асуудаг. Тэгэхээр худалдаа авалтанд төлж байгаа нөөтийг хасахдаа ерхий шаардлага тавьдаг. Энэ дээр тухайн бараа ажил үйлчлэгээтэй чинь хамааралтай худалдаа авалт байх ёстой. Эсвэл тухайн ажил үйлчлэгээтэй чинь хамааралтай дотоодын худалдаа авалтууд байх ёстой. Импортын худалдаа авалтууд байх ёстой. Нөгөө талдаа заавал байгууллага дээрээ тэр нөөттэй буюу и баримтыг авсан байх ёстой. За мөн худалдаа авалтанд төлсөн боловч хасч болохгүй гэсэн нөөтүүд бас байдаг. Ийм нөөтийг агуулаагүй худалдаа авалтын нөөтүүдийг бол борлуулалтаас хасч болно гэж байна. Тэгэхээр аж ахуйн нэгжийн хувьд бол бас нэг гаргадаг алдаа нь
бүх одоо худалдаа авалтын одоо байгууллага дээр авж байгаа юмнуудыг байгууллага дээр аваад худалдаа авалтын нөөтөд бичүүлж аваад байгууллага дээр аваад хасуулаад авах боломжтой гэж ойлгодог. Гэтэл хуулийн дээр хасч болохгүй нөөтүүдийг бол тусгаалan зааж өгсөн байдаг. Нэгдүгээр энэ бол компани бизнесийн үйл ажиллагаатай хамаарал худалдаа авалтын нөөтийг хасахгүй гэж байгаа. За зарим улс орондоо суудлын автомашин түүний сэлбэгрээс худалдаж авахд төсний нөөтийг хасахгүй. Хичнээн нөөтөө өнөр авсан ч гэсэн энэ бол борлуулалт хасахгүй гэсэн үг. За мөн нөөт ногдох бараа ажил үйлчилгээтэй хамааралгүй нөөтийг хасахгүй. За мөн нөөтөөс чөлөөлөгдөх орлого олж байгаа компани байвал танаа орлого нөөтөөс чөлөөлөгдөж байвал тэр худалдаа авалтын төснүүдийг хасахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. За мөн тухайн компани бизнесийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой буюу ашиглалтын өмнөх үйл ажиллагаатай холбоотой худалдаа авалтын төснүүдийг бол хасахгүй гэсэн ийм одоо тусгаасан зохицуултууд бол байдаг. Энийг бол нөхцөл бүртгэлийн албан тушаалын тухай хуулийн 14-р зүйлээс дэлгэрүүлж харах боломжтой юм аа. За мөн тоног төхөөрөмж үндсэн хөрөнгөний шинжтэй худалдаа авалтын нөөтийг бол шууд тухайн тайлан хугацааны борлуулалтын нөөдөөс хасахгүй. Өөрөлд хувь тэнцвүүлж ирээдүйж илэгдэлтэй адилханаар багаар хасдаг ийм тусгай зохицуулт байна. Жишээлбэл барилга байгууламжийг бол 10 жилийн хугацаанд тэнцвэр хэмжээгээр хуваарлж хасагдах нөөт болгож бүртгэх ёстой байдаг юм аа. Тоног төхөөрөмж хайгуулын үйл ажиллагаатай холбоотой худалдаа авалтын нөөтийг бол 5 жилийн хугацаанд. За бусад үндсэн хөрөнгөний нөөтийг бол шууд одоо хасч болно гэсэн зохицуулт байдаг байна. Энийг бол аягүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр бид нэр барилга байгууламж худалдаж авсан бол баримт руугаа ороод баримтан дээрээ төлбөрийн баримтаас энэ төлбөрийн баримт бол барилга байгууламжийн нөөт учраас энийг хувь тэнцвүүлж хаснаа. Энэ бол барилга байгууламжаас сонгочих юм бол энэ 10 жил нөөтийн тайлан дээр нь багаар хасагдах нөөт болж ирдэг юм шүү. За тэгээ нөөтийн үндсэн зарчим бол ерөөсөө энэ. Бэлтгэн нийлүүлэгч бараа ажил үйлчлэгийг үйлдвэрлэх зарлаа. 8,000 төгрөг зарлаа. 8,000 төгрөөнөө 800 төгрөгийн нөөт ногдуулаа энэ бол нөөттэй үн 8,800 нөөтгүй үн нь 8,000. Тэгэхээр бэлтгэн нийлүүлэгчийн хувьд бол орлого нь 8,000 гэсэн үг. Үйлдвэрлэгчээс авж байгаа улсад төлөх нөөтийн өр нь бол 800 төгрөг гэж ойлгож болно. За үйлдвэрлэгч нөгөө 8,000-аар авсан бараа бүтээгдэхүүн дээр нэм үрдэг шингээгээд 15,000-аар бөөний бодлоочин зарлаа гэж үзэхэд 1,500 төгрөгийн нөөт ногдуулаад 16,500-аар зарнаа. За энэ бол нөөттэй үн 16,500, нөөтгүй үн бол 15,000 байна. За үйлдвэрлэгчийн хувьд бол 1,500 бол энэ 1,500 бол борлуулалтын нөөт, 800 бол худалдаа авалтын нөөт. Тэгэхээр 1,500-аас худалдаа авалтын нөөтөө хасаад 700-ыг нь улсын төсөвт төлөх үүрэгтэй байх. За бөөний бодлоочин бол 15,000-аар авсан бараагаа 18,000-аар эргүүлээд зарлаа гэж үзэхэд борлуулалтын нөөт нь бол 1,800, худалдаа авалтын нөөт 1,500, зөрүү 300 төгрөгийг бол улсын төсөвт төлөх үүрэгтэй болно. За жижиглэнгийн худалдаач бөөний худалдаачнаас авсан 18,000 төгрөгийн бараагаа эргүүлээд эцсийн хэрэглэгчд 20,000 төгрөг зарсан бол нөөт нэмээд 22,000-аар зарах ёстой гэсэн. За тэгэхээр борлуулалтын нөөт нь 2,000, худалдаа авалтын нөөт нь 1,800-гээ зөрүү 200 төгрөгийн нөөтийг улсын төсөвт төлнө. За ингээд энэ дээрээс харах юм бол бэлтгэн нийлүүлэгчийн хувьд бол хамгийн ихний бэлтгэн нийлүүлэгчийн хувьд бол худалдаа авалтын нөөт байгаагүй юм байна. Ингээд борлуулалтын нөөт нь бол 800 төгрөг. За үйлдвэрлэгчийн төлөв нь 700, бөөний худалдаачны 300, жижиглэнгийн худалдаачны 200-гаар нийтдээ улсын төсөвт бол 2,000 төгрөг төлөх юм байна гэж харагдаж байна. За ингээд энийг харах юм бол ер нь бол энэ 2,000 гэдэг бол эцсийн хэрэглэгчийн төлж байгаа бараа ажил үйлчилгээний үнэнд шингэсэн нөөт юм а гэж харагдаж байгаа байх. За тэгэхээр энэ 2,000 төгрөгийн нөөтийг бол үйлдвэрлэгч, бөөний худалдаачин, жижиглэнгийн худалдаач эднэр бол өөрийнхөө нэмэн үртэг шингээж байгаа дунд нөгдөх нөөтийг нь л хуваагаал улсын төсөвт төлж байгаа гэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл бүртгэлийн албан тушаалын дарамт бол нөөт суудхан төлөгчдөр биш, нөөт төлөгч эцсийн хэрэглэгчдэр ирдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд маань бол нөөттэй үнээр бараа ороод ирж байгаа тохиолдолд бол бид нэр нөөтийн ямар нэгэн дарамтанд орохгүй тул орж иж байгаа орлогынхоо нөөтийг нь салгаад яг өөрийнхөө орлогыг бол манай компани захиран царцуулах бүрэн эрхтэй орлого гэж үзээд нөөт нь бол улсын төсөв төлөх ёстой өр шүү гэдгийг бол аягүй сайн тооцоож төсвүүлж явах юм бол нөөтийн дарамтанд орох нь бага байдгийг шүү гэдгийг харах хэрэгтэй. Нөөттэй холбоотой өөр нөөтөөр чөлөөлөгдөх орлого гэж байдаг. Зарим ажлын үйлчлэгийг бол нөөтөөр чөлөөлнө гэж заасан байдаг. Нэмэгдсэн үртгийн албан тушаалын тухай хуулийн 13 дугаар зүйлдер бол нэмэгдсэн үртгийн албан тушаалаас чөлөөлөгдөх бараа ажлын үйлчлэг гэж байдаг. Тэгэхээр танай компани нөөтөөс чөлөөлөгднө гэж заасан бол тухайн бараа ажлын үйлчлэгээ зарахтаа нөөтгүй үнээр зарах ёстой шүү гэдгийг бол одоо тусгаалan зааж өгсөн байдаг юм аа. За тэгээд иргэд аж ахуйн нэгж иргэдийн хувьд бол нөгөө эцсийн хэрэглэгчийн хувьд бол нөөттэй холбоотой урамшууллын систем явж байгаа. Төлсөн нөөтийнхөө бол 20% буцааж авдаг. За дээрэс нь сулаанд оролцох замаар мөнгө хожих юм урамшууллууд байдаг. Энэ урамшууллаар дамжуулаад эцсийн хэрэглэгчийн нөөтөө цуглуулах сэтлийг нь одоо бий болгож байгаа гэж үзэж байгаа. Ингээд аж ахуйн нэгж байгууллагаас худалдаж авж байгаа, дэлгүүрээс худалдаж авж байгаа
нөөц судалж бараа авч байгаа эцсийн хэрэглэгч маань нөөтөө сайн цуглуулах юм бол нөгөө жижиглэнгийн худалдаачны борлуулалтын орлого ил болно. Жижиглэнгийн худалдаачны орлого ил болох юм бол жижиглэнгийн худалдаач нь орлогоо нуух боломжгүй байж гэнэ гэсэн. Нөгөө талдаа зарлаа бүрэн дүүрэн асуулахын тулд бөөний худалдаачнаас баримтуудаа нэхнэ. Тэгсээр бөөний худалдаачны орлого ил болно. Эргээд бөөний худалдаач нь үйлдвэрлэгчээс баримтаа нэхнэ. Ингэц замаараа эцсийн хэрэглэгчийн энэ цуглуулсан дээрээс нь бүртгүүлсэн баримтаар энэ бараа бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчд хүрэх дамжлаганд оролцож байгаа бүх этгээдүүдийн борлуулалтын орлого ил болох ийм одоо ач холбогдолтой хяналтын зорилготой татвар гэдгийг бол аягүй сайн ойлгох хэрэгтэй юм аа. За ингээд өнөөдрийн хичээл маань үгээр өндөрлөө. Асуух зүйл байвал та бүхэн маань утасны дугаараар асууж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.